Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болонгийн зочин эксперт доктор Хонгор орж ирсэн байна. За тэгээд хамгийн ихний асуулт бол та өөрийгөө товч танилцуулна уу? Ямар ажил хийдэг вэ? Таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог вэ? Тэгээд таны зорилго юу вэ? За сайн байцгаана уу. Энэ подкаст хөрж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Цогтын Хонгор гэдэг. Би мэрэгчлэн одоогоор бол энэ Нөбийн хүн сүдэн аж ахуйн байгууллагт ажилладаг. Энд хэрэгжүүлж байгаа Азийн, Зүүн өмнөд Азийн орнуудын ойн нөхөрлөлийн үйл ажиллагаанууд дээр суурилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэсэн юм нэртэй төсөл дээр нийгмийн болон хэмжилт тайлагнал баталгаажуулалтын мэрэгжилтэн гэж олон улсын мэрэгжилтэн гэж ийм ажил хийж байгаа. Тэгэхээр энэ ажил маань бол өөрөө шууд энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ойн нөхөрлөлийн үйл ажиллагаа, ойн менежментийн үйл ажиллагаа хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ гэдгийг баримт дээр туулж гаргаж ирэх юм зорилготой төсөл байгаа. Тэгэхээр шууд энэ ажил маань бол энэ уур амьсгалын өөрчлөлтөд холбоотой гэж хэлж болно. Миний өөрийн хувийн зорилго ажилтай минь холбоотойгоор зорилго маань бол энэ уур амьсгалын өөрчлөлтөд холбоотой ойн салбараас ялгарч байгаа хүлэмжийн хийн ялгарч хингэлтийг хэрхэн илүү зөв, илүү үнэнд ойрхон тэгээд үнэн зөв байдлаар тодорхойлох уу, хэмжих уу, тайлгнах уу гэдэг дээр илүү анхаарал хандуулж ажиллаж байгаа. Энийг чанарыг сайжруулах тал дээр чиглэж ажиллаж байгаа гэсэн. За өөрийгөө танилцуулсан доктор Хонгорт их баярлалаа. За дараагийн асуулт нь бол таны ажиллах салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдж буй асуудал юу вэ? Энэ дээр бол бид нэр олон асуудлуудыг бас гаргаж ирэх боломжийг эксперттэй олгож байгаа. Гэхдээ тийм ч олон биш. Буюу 3 хүртэлх асуудыг та гаргаж ирж болно гэсэн. Миний хийж байгаа ажилтай холбоотой болон ойн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн энэ асуудалтай холбоотойгоор ямар асуудлууд тулгарч байна вэ гэхээр хэмжилт тайлагнал баталгаажуулалт гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэмжилт ямар мэдээлэл ашиглах уу, яаж баталгаажуулах уу, яаж тайлагнах уу гэдэг дээр бол гол нь бид бүхэн мэдээллийн өгөгдөл түүнийг яаж хэмжиж загварчилж ой маань өөрөө диаметр өндөр гэсэн хэмжигт түүн дээрээс бид нар хэмжиж агаад түүнийхээ нөөцийг тогтоогоод нэг гад хэдийн хэмжээний мод байдیں, өндөр нь ямар байдیں, өргөн нь ямар байдیں, тэр нь хэдийн хэмжээний мод. Тэгээд тэрийг биомассаар шилжүүлээд, тэрийг карбон нүүрс төрөгч рүү шилжүүлээд, тэгээд энийг шатаах юм бол энийг нүүрс хүчлийг хийж хөрвүүлэхэд хэдийн хэмжээний хүлэмжийн хий болж өөрчлөх юм бэ гэдгийг л тооцож гаргадаг шээ. Тэгэхээр яг энэ бүхэнд хамааралтай ямар хэмжилтийг ашиглах юм? Бид нар тэр хэмжилтэнд байгаа мó? Дээрээс нь загвар нь байгаа мó? Энийг яаж тооцох юм? Тухайн ой болон газар нутгаа шалтгаалаад энэ хэмжээнүүд маань янз бүр байгаа шүү дээ. Тэгэхээр энд холбоотой энэ мэдээллүүдийг яаж сайжруулах уу? Ил тод байдал, мэдээллийн үнэн зөв байдал энэ дээр л гол асуудал маань байна л гэж би үзэж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг сайн, ил тод болон үнэн зөв тодорхойлоход улс орн болон өөрсдийнхөө хүчин чармаалтыг тавьж байгаа. Гэхдээ хөгжиж буй орнуудад бол энэ мэдээлэл харьцангуй хязгаарлагдмал байдаг бол нэг удаагийн болон урт хугацааны мэдээлэлүүд байхгүй. Нэг удаагийн хэмжилт юм уу тэгээд дараагийнх нь хэмжилтүүд байхгүй байх жишээний юм асуудлууд байж байдаг. Тэгэхээр Монголын нөхцөл дээр жишээ аваад үзвэл энэ олон зорилтод он толго гэж байгаа шүү дээ. Энэ маань нэг л удаа хийгдсэн мэдээж өөр зорилготой менежментийн зорилготой юм тоолгын мэдээллүүд бол байж байгаа. Тэгэхээр ийм олон янзын ондоо мэдээллүүдийг бол хооронд нь бас нэгтгэж ашиглаад иймэрхүү асуудлуудыг тулгамдж байгаа асуудлуудыг бас тодорхой хугацаанд, богино хугацаанд бол шийдвэрлээд яваад авах боломж бол байгаа л да. За маш их баярлалаа. За тэгвэл таны бодож байгаагаар энэ асуудлын хамгийн оновчтой ер нь шийдэл нь юу байх боломжтой вэ? Яг энэ дээр бол
түрүү нөгөө тулгамдж байгаа асуудлууд гээд асуудал дээр тулгуурлаад ямар оновчтой шийдэл байх нь дээр вэ гэсэн юм юугаар явж штэ тэгээд дараалал. Тэгэхээр энэ зөвхөн нөгөө хэмжил тайлагнал баталгаажуулдаг нөгөө мэдээлэл байхаас гадна бас ондоо асуудлууд байгаа юм л да. Системийн чанартай. Ерөнхийдөө бол энэ маань зөвхөн мэдээлэл биш, энийг яаж хэмжих вэ? Дээрээс нь яаж тайлгнах вэ гэдэг. Тэгэхээр яг ой маань өөрөө өөрчлөлт үйл ажиллагаанууд нь бол хөдөө орон нутагтай ойн талбай дээр явагдаж байгаа. Үүнтэйгээ тулж ажиллаж байгаа мэрэгчлэтнүүд маань бол ой ангийн мэрэгчлэтнүүд байж байдаг. Тэр хүмүүс хаана ойжуулт хийгдэж байна, хаана мод огтолд явагдаж байна, тэрийг бол мэдчихэдэг. Тодорхой хэмжээнд өөрснөө тэрийг бүртгээд орон нутагтаа тайлагнаад хянаад явж байдаг. Гэхдээ энэ мэдээлэл бол улсын түвшинд нэгтгэгдэхдээ яг хаана хэдийн хэмжээгээр явж байгаа гэдэг нь одоо тухайн өөрсдийнх нь хэрэгцээнд тайлангийнх нь хэлбэрээр яваад байгаа боловч яг бидний хэрэгцээнд шаардлагатай нөгөө газар нутгийн баримжаатай тэр тоо мэдээллүүд нь яг шууд байдлаар ашиглахдад тохиромжгүй байдлаар ингэж тайлагнагдаад байгаа. Тэгэхээр орон нутгийн ойн болон ойн газар дээрээс нь судалгаа шинжилгээний хүрээлэнгийн одоо мэрэгчлэтнүүдийн тэр загвар хийхэд ашиглагдж байгаа өгөгдөл эдрийг хооронд нь уялдуулсан байгууллага хоорондын уялдаа ойн мониторинг гэж ойн одоо өөрчлөлтийг одоо хянаж тооцож байдаг ийм системийг илүү байгууллага хоорондын уялдаатай одоо хөгжүүлэх юм шаардлагатай гэсэн. Тэгэхээр энэ уялдаа маань сайжраад ирэх юм бол одоо бид бүхэн тэр хэмжилтийн болон тайлагналынхаа үр дүн чанарыг бол сайжруулах боломжтой. За тэгэхээр эхний ээлжинд энийг яаж хийх вэ гэхээр ямар ч байсан судалгааныхаа өгүүлэл хэвлэгдсэн мэдээ материал одоо байгаа одоо ойн тоолгын мэдээлэл болон тэр бүхэл ойтой өөрчлөлттэй холбоотой мэдээллүүдэд цуглуулад дүн шинжилгээгээд бид нар ямар төвшөнд байгаа юм бэ гэдгийг тодорхойлоод хамгийн ихний ээлжинд аль чадвар сайжруулах болон мэдээллийнхаа системийг сайжруулах, мэдээллийн чанарыг сайжруулах, мэрэгчлэтнүүдийнхаа одоо энэ тооцоолохыг чадварыг сайжруулах аль асуудлууд нь илүү чухал юм бэ гэдгээ тооцоод тэн дээр суйрлаад тодорхой төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаануудаа шат дараатаагаар авч хэрэгжүүлэх нь бол хамгийн оновчтой шийдэл гэж бодож байгаа. Мэдээж санхүүжилтийн асуудал бол бас энэ хөгжиж байгаа орнуудад бол их тулгамдж байж байдаг. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмжилт тайлагналын үйл ажиллагааг хийхэд шууд өнөөдөр бол үр ашиг нь биднэрт мэдэгдэхгүй ч ерөнхийдөө ирээдүйд бол ойгоо зөв зохистой менежмент хийгээд явхад хэдийн хэмжээний хүлэмжийн хий шингээгдэх гэдгийг тооцож судлахад бид бүхэнд хэрэгтэй. Тэгэхээр бид бүхэн мэдж байгаа шүү дээ нөгөө нүүрс төрөгчийн худалдаа, сайн дурын зах зээл гэдэг иймэрхүү үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэхэд бид бүхэн тэр суур нөхцлөө тавьдсан байх юм хэрэгцээ шаардлага байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор мод тарж ургуулхад, ой тарж ургуулхад яаж өсөж хөгждгийг, байгаа ойгоо хамгаалахад, төмөрөөс хамгаалахад арчилгааны ажил хийхэд тэр ой маань яаж өсөж хөгждгийг гэсэн энэ загваруудыг боловсруулах үүнтэй холбоотой судалгаа шинжилгээний ажлуудыг хийх. Тэгээд энэ ажлуудыг хийхдээ хамааралтай мэрэгчлэтнүүдийг энийг яаж хийх юм гэдэг дээр нь одоо сургалт чадварыг сайжруулах. Дээрээс нь яг байгууллагын бүтцдэх тэр албан тушаалтны мэрэгчлэтний үүрэг даалгавартаа оруулаад хэн нь яг энэ ажлыг хариуцж хийх ёстой ингээд энэ бүхнийг илүү тодорхой болгоод системийн хүрээнд ч гэсэн мөн техникийн хүрээнд ч гэсэн эдрийнхаа бэлэн байдлыг сайжруулах юм бол одоо ирээдүйд маань энэ мал тэр дараагийн шат руугаа ахиж орох одоо сайн дурын зах зээлд салбараас оруулж байгаа тэр хувь нэмрийг одоо үнэлүүлэх иймэрхүү байдалд бол илүү чухал ач холбогдолтой байх болно л гэж бодож байна. Шийдлийг маш дэлгэрэнгүй тэгээд уялдаа холбоотойгоор танилцсан танд их баярлалаа. Танд өөр хүлэмжийн дараа подкастын үзэгчдэд нэмж хэлэхээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бас айн салбарын хүлэмжийн ялгаруулалт шингэлэлтэй холбоотой комент байх юм бол аваад тэгээд хэдүүлээ ярилцахад тусгая. Ер нь бол яг одоо Монголын ой маань өөрөө Төв Азийн хуурай цөлхээр болон Сибирийн ойн өмнөд зах дээр оршдог гэдэг үүднээс өөрөө маш эмзэг юм экосистем байж байгаа. Тэгээд түүнтэйгээ холбоотойгоор ч гэсэн ойн өсөлт ургалт маань удаан.
Гэхдээ ач холбогдлын хувьд бол зөвхөн тэгээ хүлэмжийн гэлтгүүгээр биологийн олон янз байдлыг дэмжих, уур амьсгалыг зөөлрүүлэх, хөрсний илэгдлийг сааруулах, усан хангамжийг сайжруулах гэдэг ийм бусад олон ач холбогдолтой байж байдаг. Тэгэхээр карбон нүүрс төрөгчийн хий болон энэ уур амьсгалын ач холбогдол бол бараг дагалт гэж хэлж болно. Бид бүхэн ганцхан тэр уур амьсгал гэхгүйгээр ерөнхий байдлаар менежментийн илүү зөв зохистой, илүү доктортой байдлаар хэрэгжүүлэх юм бол маш олон чиглэлээр ач холбогдлыг бол хүртэж авах юм боломжтой. Дээрээс нь орон нутгийн амжиргааг сайжруулахтай бид бүхэн чинь түлээний модны хэрэгцээг бол самбухын газруудаас байнга бэлдэж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бүх асуудлуудтай холбоотой учраас маань өөрөө маш чухал ач холбогдолтой байгаа. Тэгэхээр зөвхөн хүлэмжийн хийтэй холбоотойгоор бид нар яг одоо ухаарал ойгоо анхаарч хандаад байгаа биш. Ерөнхийдөө бол өөрөө эн чинь маш ийм баялаг экосистем, ач холбогдолтой үнцэнтэй экосистем учраас бид хүссэн үсээгөө зөвхөн уур амьсгал гэхүүгээр анхаарал хандуулж хөрөнгө оруулалт хийгээд зөв зохистойгоор ашиглах, үүнтэйгээ холбоотой судалгаа шинжилгээний ажил болон тайлагналт, дүн шинжилгээгээ бол цаашдаа хийгээд явах юм хэрэгцээ шаардлага бол байгаа. Ерөнхийдөө энэ саналыг л хэлэх гэсэн. Өөр нэг нэмэлтээр санал хэлэхэд бол энэ хамгаалал, доктортой менежмент гэхээр ерөнхийдөө бид бүхэн илүү хамгаалалт талыг нь анхаарад байдаг. Тэгээ үүнтэй холбоотойгоор ч гэсэн тэр бомод ойжуулалт гэдэг иймэрхүү асуудлуудаа илүү хөндөж байдаг. Доктортой менежмент гэхээр энэ чинь өөрөө ашиглалтын тал гэж бас байх хэрэгтэй. Ялангуяа ойжуулалтанд бол маш их хөрөнгө санхүүжилт хэрэгтэй болж байдаг. Энэ хаанаас гарч ирэх юм? Энэ бол буцаад ойн салбараас л гарч ирж байх юм уул нэргэлттэй байх хэрэгтэй. Тэгэхээр ойн ашиглалтын салбараа бас дэмжиж өгөх юм бол тэндээс орж ирж байгаа энэ төлбөрийн механизмаараа дамжуулаад ойжуулалтынхаа хөрөнгө зардлыг шийдээд явах юм боломж бид бүхэнд бол уул нь бол байгаа. Гэхдээ мэдээж энэ бол илүү орон нутгийн хэмжээний тэр байгалийн нөөц ашиглалтын төлбөртэй холбоотой шийдэж гаргах юм шийдлүүд учраас өргөн дэлгэр хүрээнд хилцүүлэг ярилцлага хийж энийг яаж зохион байгуулах гэдгийг бол шийдэх хэрэгцээ шаардлага бол байгаа. За өөрийнхөө туршлага билгээс бид нартай хуваалцсан танд маш их баярлалаа. Ингээд энэ удаагийн экспертийн өнцөг болон манай ололтод төрөлж байна. Танд их баярлалаа. Та Ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож туслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнийг тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.